Энэ хүн намайг ингэж олон хуурчгаад яагаад салаад явчихдаггүй юм бол гэж та гайхдаг уу? Энэ асуулттай та ганцаараа тулгараагүй. Олон эмэгтэйчүүдийн толгойн өвчин, сэтгэлийн шанал бол эр нөхөр, хайртай хүн нь араар тавих явдал байдаг. Тэр таныг хуурчгаад өөрөө ч явахгүй, таныг ч явуулахыг хүсдэггүй. Энэ асуултын хариултыг өнөөдөр танд тайлбарлаж өгье. Үүнийг ойлгох нь өөрийгөө хүндлэх болоод ирээдүйд чинь маш чухал нөлөөтэй учир дуустал нь сонсоорой гэж хүсэх байна. Араар тавьдаг, тэгсэн атлаа салахыг хүсдэггүй ирчүүд зөвхөн хувиа хичээсэн эсвэл харгас байгаагаас болдоггүй. Түүний энэ үйлдэл нь сэтгэл зүй болоод сэтгэл хөдлөл тэрч байхгүй биологийн олон хүчин зүйлсээс үүдэлтэй байдаг гин. Алдаагаа ойлгож, уйлан хайлан байж уучлал гуйх атлаа дахин энэ үйлдэлээ жишимчгүй хийдэг ирчүүдийн энэ үйлдэлийн үнэн шалтгааныг Канадын сэтгэл судлаач, социологч, профессор Жордан Петерсоны судалгаан дээр үндэслэн тайлбарлаж өгье. Тэрээр голчлон хувь хүний хариуцлага, амьдралын утга учирыг хайх, уламжлалт үнэт зүйлсийн тухай судалгаа бүтээлүүдээрээ олон нийтэд танигдсан нэгэн юм. Тиймээс хэрвээ таныг хайртай хүнчин хуурч араар тавьсан асуудлаас болж яахаа мэдэхгүй гацаанд орж сэтгэл зүгээрээ шаналж байгаа бол энэ бичлэгийг дуустал сонсоод нэг үзээрэй. Дийлэнх ирчүүд тогтвортой амьдралыг хүсдэг хэрнээ төр зүрийн таашаалт шунах зөрчилдөөнд байдалд оршдог гин. Энэ дотоод тэмцэл нь ёс суртахуун өөрийгөө хянах чадвартай холбоотойгоос гадна хүний хүсэл шунлын мөн чанарыг харуулж байгаа юм. Олон зууны турш ирчүүд шин зүйлийг эргэлхийлэх, альвааг ангуучлах, үл мэдэгдэх зүйлийн араас хөөцөлдөх сэтгэл зүгээр програмчлагдсан байдаг гин. Үний зэрэгцээтэд аюулгүй байдал, буцаж очих газар, өөрийг нь гүнээ ойлгож, бүх дутагдaltaй нь хамт хүлээн зөвшөөрдөг нэгэнтэй хамт байхыг хүсдэг байна. Энэ хоёр хүсэл нь мөнхийн зөрчилдөж байдаг. Нэг нь түүнийг тантай үлдэхэд хүрэгдэг бол нөгөө нь түүнийг буруу зүйл хийхэд түлхдэг. Энэ бол жинхэнэ сонголтоо хийгээгүй. Тэр хоёр ертөнцийн зэрэг оршин тогтнож болно гэх хуурмаг төсөөлөлд амьдардаг эр хүний шинж юм. Өөрөөр хэлэх юм бол тэр таныг хуурч араар тавихаа зогсоож, тантай үлдэхийг эргэлзээгүйгээр сонгох, эсвэл таныг орхиод явах гэсэн хоёр сонголтын аль нэгийг заавал хийх ёстой гэсэн үг юм. Үгүй бол тэрээр үргэлж энэ хоёр сонголтын дунд эргэлзээр байх болно. Шин зүйл тэдний сэтгэлийг хөдлөгдөг. Гэхдээ сэтгэл хөдлөл нь буураад ирэхэд тэр танил тал тухтай байдал руугаа эргэн ирдэг байна. Гэвч үнэхээр өөрийгөө хүндэлдэг эр хүн энэ сонголтоо аль хэдийн хийчихсэн байдаг. Тэр зөрчилдөөнтэй амьдардаггүй. Төлөвшсөн эр хүн тогтвортой байдал нь хөнгөн сэтгэл хөдлөлтөөр оршдоггүй. Сахилга бат үнэн чудраг байдалд оршдог гэдгийг ойлгочихсон байдаг байна. Харин олон ирчүүдэд энэ төвшний өөрийгөө ухамсарлах чадвар дутмаг байдаг. Үүний оронд тэд үйлдэлтэй шалтгаан гарган зүвтгдэг. Эдгээр шалтгаан нь түүний хариуцлагаас зайлсхийхийн тулд гаргасан өөрийгөө зөвтгөх зөвтгөлүүд юм. Хэрвээ тэр өөрийгөө хинт ч буруу зүйл хийгээгүй гэдэгт итгүүлсээр байвал үргэлжлүүлэн ийм байдалтайгаа амьдарсаар байдаг гин. Гэхдээ эндээс л аюултай зүйл эхэлдэг. Тэр таныг хуурах бүртээ танд болон өөртөө энэ үйлдэлээ зүгээр гих ойлголтыг өгсөөр байдаг. Ингэснээр эр хүн сэтгэл хөдлөлтөө удирдуулах болон сэтгэл хөдлөл нь буурсан үедээ тухтай газар руугаа эргэн очих гэсэн сонголтыг хоёулангийн зэрэг эзэмших таашаалыг мэдэрч эхэлдэг. Гэхдээ яг эндээс л та түүнийг сонголт хийлгүүлэх хэрэгтэй. Хэрвээ тэр сонголт хийхээс татгалзвал та сонголтыг хийх ёстой. Тэгэхээр асуулт нь яагаад тэр намайг орхихгүй байгаа юм бол биш, харин яагаад та түүнийг үлдэхийг зөвшөөрөөд байгаа юм бэ гэх асуулт юм. Таныг зүрх сэтгэлээсээ хайрладаг эр хүн ийм зөрчилдөөнтэй амьдардаггүй. Тэр таныг сонгохоос илүүтэй төр зүрийн таашаалыг сонгосоор байгаа нь таныг тэр таашаалаасаа илүү үнэлэхгүй байгааг нь харуулж байгаа юм. Хосын харилцаанд хамгийн их төрөгдүүлдэг зүйлсийн нэг бол эр хүн таныг хуурсан хэрнээ танаас салахыг хүсэхгүй байх явдал юм. Учир нь түүний дотор зөрчилдөөнтэй хоёр айдас оршдог. Энэ бол алдах болон үнэнч байхын айдас юм. Нэг талаас тэр таныг алдахаас айдаг. Тэр таны хайр халамж, дотн тухтай байдал, дэмжлэг зэрэг өөр хаанаас ч олдохгүй тэдгээр зүйлсийг алдахыг хүсдэггүй. Та бол түүний сэтгэл санааны тулгуур, түүнийг ойлгож дэмждэг, мөн түүнд үргэлж буцаж ирэх боломжтой тэр суурийг бүрдүүлдэг хүн юм. Эдгээрийг алдах тухай бодол түүнийг айдаст автуулдаг. Гэвч нөгөө талаас тэр үнэнч байхаас мөн айдаг.
Жинхэнэ үнэнч байдал нь хариуцлага, сахилга бат, сэтгэл хөдлөлийн төлөвшлийг шаарддаг. Энэ нь зөвхөн нэг л хүнийг сонгож, бусад бүх сонголтоос татгалзахыг хэлнэ. Олон ирчүүдийн хувьд энэ төвшний үнэнч байдал айдсыг төрүүлдэг. Үнэнч байдал нь эр хүнд эрх чөлөөтэй байх мэдрэмжийг нь үгүй хийдэг байна. Өөрөөр хэлэх юм бол тэр харилцааныхаа төлөө хариуцлага хүлээх шаардлагатай болдог гэсэн үг юм. Энэ нь түүнийг өөртөөгөө нүүр тулах, өөрийн итгэлгүй байдалтайгаа тэмцэх шаардлагыг бий болгодог. Хайр гэдэг зөвхөн хүсэл тэмүүлэл, догтлол, сэтгэл хөдлөл биш бөгөөд тогтвортой байдал, золиослол, өөрийгөө хянах чадвартай нэгт холбоотой юм. Шин зүйлийг эрэлхийлэх, өөрийгөө батлах гэх мэт зан үйлдэлтэй хяналт тавьж, нэг л харилцаандаа үнэнч байхыг шаарддаг. Энэ бол олон ирчүүдийн алдаа гаргадаг цэг юм. Тэд сорилтыг даван туулахын оронд оргох замыг хайдаг. Хууралт нь тэрхүү оргох зам болдог юм. Хуурснаар тэд шин сэтгэл хөдлөл, өөрийгөө батлан харуулах мэдрэмжийг авдаг. Энэ зөрчилдөөн нь нэгэн хортой эргүүлгийг бий болгоно. Тэр таныг алдхаас айдагтуул явуулахыг хүсдэггүй. Гэхдээ үнэнч бас хариуцлагатай байх нь түүнд дарамт мэдрүүлдэг тул хуурахыг сонголтоо хийсээр байдаг байна. Гэхдээ энд л гашуун үнэн бий. Чамайг алдхаас илүүтэйгээр үнэнч байхаас айдаг эр хүн чамд хайргүй байдаг юм. Учир нь жинхэнэ хайр гэдэг олон сонголттой байх биш, харин нэг л сонголт хийгээд түүндээ үнэнч байх тухай юм. Хэрвээ тэр харилцаагаа үнэхээр хүндэлдэг, бас үнэлдэг байсан бол айдстайгаа нүүр тулж, хариуцлагаа өрн ганцхан танд л үнэнч байхыг сонгох байсан юм. Түүнийг өөрчлөгдөхийг хүлээж, урвалт болгоныг нь уучлах нь таны өөрийгөө хүндлэх сэтгэлийг үгүй хийж байдаг. Өөрийгөө хүндэлдэггүй хүн өөрийгөө үнэлэхгүй. Та өөрийгөө үнэлэхгүй бол тэр ч таныг үнэлэхгүй гэдг нь тодорхой юм. Хатуугаар хэлэх юм бол олон дахин хуурдаг хэрнээ танаас салахыг хүсдэггүй эр хүн танд хайртайдаа биш, зөвхөн өөрийнхөө тухтай байдлыг сонгосон байдаг юм. Та бол түүний сэтгэл санааны тулгуур, аюулгүй байдлыг мэдрүүлдэг хүн юм. Түүнийг хэцүү үед нь сонсдог, асуудлыг шийдвэрлэхэд нь дэмждэг, өөртөө готрох үед нь итгэл үнэмшил өгдөг хүн бол та. Өөрөөр хэлэх юм бол та түүний гэр юм. Та түүнд хэрэгтэй учраас л тэр танаас салахыг хүсэхгүй байгаа хэрэг. Үнийгээ ч тэр танд хайр гэж итгүүлж, дахин уучлал гуйж, ямар их хайртайгаа илэрхийлнэ. Харин та энэ урхинд нь орж түүнийг уучлсаар л байдаг. Хайр бол хэрэгцээ биш. Тэр буруу зүйл хийсэн ч та түүнийг үргэлж уучлж, хүлээн авсаар байна гэдгийг чинь мэдэрч байгаа цагт түүнд өөрчлөгдөх ямар ч бодит шалтгаан байхгүй юм. Та өөрийгөө үнэлэхгүй байсаар хэн нэгний тухтай байдлынх нь хэрэгцээ байхыг зөвшөөрсөөр л байх уу? Хайр гэдэг хизээч нэг нь төгсгөлгүйгээр өгч, нөгөө нь төгсгөлгүйгээр авдаг байх ёсгүй. Таны энэ их сэтгэлийг тэр хүн хүртэх эрхтэй юу гэдгийг та бодоод нэг үзээрэй. Та ч гэсэн яг л өөрийнхөө өгдөг тэр их сэтгэлээр бусдад хайрлагдах эрхтэй хүн юм. Үндсэндээ ингэж хоёр талд гүйдэг эр хүний үйлдэл бол хайр биш, эрх мэдэлд суурилсан байдаг. Тэр бүхнийг хянаж байгаа мэдрэмжийг авна. Түүнд олон сонголт бий. Тэр хүссэн үедээ харилцаанаас гадуур алхам хийж, хүссэн үедээ тань руу очих боломжтой мэт санагдана. Энэ бол түүний эгогийн үрх юм. Эго нь түүнийг баригдаагүй л бол, эсвэл та уучлж л байгаа бол тэр ямар нэгэн буруу зүйл хийгээгүй гэж итгүүлдэг. Яагад гэвэл түүний эго хариуцлага хүлээхийг хүсдэггүй юм. Ирчүүд танд хайртай, ахиж ийм алдаа гаргахгүй гэж тангаралдагч, үргэлжлүүлэн хуурсаар байдаг нь хайр дуцсных биш, харин хүндэтгэл дуцсных юм. Тийм ч учраас тэр баригдсныхаа дараач танаас салахгүй тулд тэмцэлцээр л байдаг. Тэр өөрийнхөө давуу байдлын мэдрэмжийг алдахыг хүсдэггүй бөгөөд та түүнийг хайж явах нь түүний эгод нь занал хийлдэг болохоор тэр юм. Та магадгүй хайр гэдэг төвчээр шаарддаг. Жинхэнэ хосын харилцаа сайн муу уюудыг туулдаг. Мөн хитрхи эрт харилцаагаа дуусгах нь бууж өгч байгаатай адил гэж бодож байж магадгүй юм. Гэхдээ тэр таныг хэдэн удаа хуурсан бэ? Та түүнд хэдэн удаа боломж олгосон бэ? Тэр өөрчлөгдөн гэж амласан ч хэдэн удаа амлалтандаа хүрээгүй вэ гэдгийг нь сайн бодоод үзээрэй. Хэрвээ хариулт нь нэгээс илүү бол энэ бол хайр биш юм. Та эр хүний хэрэгцээнд тулгуурласан хортой эргүүлэгт орчихсон байгаа юм. Энэ эргүүлэгт тэр хуурдаг, та уучилдаг. Тэр танд итгэл найдвар өгдөг. Дараа нь бүх зүйл дахин давтагддаг. Энэ давтагдах бүрт
та өөрийгөө үнэлэх, хүндлэх мэдрэмжээ алдсаар байдаг юм. Та магадгүй би хит их зүйл шаардаад байгаа юм болов? Хүлээлтээ би багасгах ёстой юу? Хосын харилцаа гэдэг ийм л байх ёстой юм болов уу гэж өөртөө эргэлзэж эхэлдэг. Энэ бол энэ хортой эргүүлэг таныг яг яаж өрхөнд оруулж байгаагийн тод жишээ юм. Үнэн гэвэл та түүний хууралтыг уучлах бүртээ тэр тантай яаж ч харилцаж болох юм байна гэх итгэлийг нь улам бүр бэхжүүлж байгаа хэрэг. Тэр танд яаж ч хандсан байлаа гэсэн та байдаг газартаа байж л байна гэдгийг түүнд зааж өгч байгаа хэрэг юм. Ийм байдлаар олон жил хуримтлагдсан гомдол айдас төгшүүртэй амьдрах тусам түүнийг орхиж явах нь бүр л хэцүү болдог байна. Та ганцаардхаас илүү сайн хүнтэй учирч чадах болов уу гэхээс айж түүнд хангалттай хугацаа өгвөл өөрчлөгдөн гэж найддаг. Гэтэ би танд нэг зүйлийг хэлье. Өөрчлөлт гэдэг хизээч тухтай бүсэд бий болдоггүй зүйл юм. Хууралтаа уучлуулаад л хамт байгаа эр хүн хизээч өөрчлөгдөхгүй. Түүнд өөрчлөгдөх шаардлагач байхгүй юм. Жинхэнэ өөрчлөлт зөвхөн үр дагавар нь бодит болсон үед л бий болдог. Та түүний үйлдэлийг хянаж чадахгүй ч түүнд өгөх хариу үйлдэлээ хянаж чадна. Та тэр хүнээр өөрийгөө үнэлүүлж чадахгүй ч түүнийг хаяад явах хэмжээний өөрийгөө үнэлж чадна. Тэр таныг төвчээр уучлал мөн өөрөөс нь холдвол айх айдсан чинь найдаж хууралтаа үргэлжлүүлсээр байдаг гэдгийг санах хэрэгтэй. Тэр танд хичнээн их шалтак хэлж өөрчлөгдөн гэж хэдэн 10 удаа тангаргалсан ч та л сонголт хийхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг та одоо хангалттай ухаарсан байх. Мэдээч хэрэг удаан хугацаанд хамт байсан хүнээ орхих нь тийм ч амар биш. Танаас маш их хүчийг шаардна. Таныг гацааж байсан айдстайгаа нүр тулахад хүргэдэг. Гэхдээ салахын зовлон төр зурих гэдгийг та санах хэрэгтэй. Харин хортой харилцаанд үлдэх зовлон бол насан туршидчин үргэлжилдэг. Хэрвээ та үлдэх шийдвэрийг гаргавал үргэлж түүнийг хүлээсээр байх болно. Түүнийг том хүн болохыг, өөрчлөгдөхийг, таныг хайрлаж халамжлахыг нь хүлээсээр л байх болно. Таныг үнэхээр хайрладаг, хүндэлдэг эр хүн бол заавал таныг алдсны дараа үн цэнийг чинь ойлгох албагүй. Хэрвээ үн цэнийг чинь ойлгохын тулд таныг заавал хуурах шаардлагатай бол тэр таныг анханасаа хизээч хүндлээгүй, хайрлаагүй эр хүн юм. Салах шийдвэр гаргах нь хэцүүч, ихэвчлэн ийм токсик харилцаанаас салсны дараа л таны амьдралд жинхэнэ гайхалтай зүйлс тохиолдож эхэлдэг. Та өөрийгөө дахин олж, өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжээ эргүүлэн олж авна. Та байнга эргэлзэж шаналах биш, амар амгалан байх нь ямар сайхан бэ гэдгийг мэдэрнэ. Хамгийн чухал нь ирээдүйд тохиох жинхэнэ хайртайгаа уулзах боломжийг өөртөө гаргаж өгнө. Эцэст нь хэлэхэд хайр гэдэг хэр их өвдөлтийг төвчиж чадах тухай биш, харин харилцан хүндэтгэл, итгэлцэл үнэнч байдал юм. Хэрвээ эр хүн танд эдгээрийг өгч чадахгүй юм бол тэр таны хайрыг хүртэх эрхгүй хүн юм. Тэгэхээр одоо сонголт таних. Энэ хүртэл сонсон танд баярлалаа. Хэрвээ та манай сувгийг дагаагүй байгаа бол яг одоо лайк, subscribe товчон дээр дарж биднийг дэмжээрэй. Мөн хонхон дээр дарах юм бол дараагийн удаад орох дугаарыг хамгийн түрүүнд сонсох боломжтой байдаг гэдгийг туулгая. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.